Өдрийн мэнд хүргэе үзэгчтэй Монгол малчтын төвлөрөөс малчин телевизийн малчтын эрүүл мэнд нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаард хүний хэмж мөнх тэмүүлэн урагдан оролцож байна. Энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та бүхэндээ ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр хоёлаа өнөөдөр мультивитамины хэрэглээ гэдэг сэдвээр ярилцгаулна. Мультивитамин гэж юу юм бэ? Ерөнхийдөө бол витамин. Витамин бол одоо хүний биеийн эд эрхтнээ тий. Зөв зохистой үйл ажиллагааг хангаж идэг, зайлшгүй хүний бие зайлшгүй шаардлагатай байдаг ийм одоо биологийн идэвхт бодисыг хэлж байгаа. Мультивитамин гэхээр одоо тэр 30 гаруй төрлийн витаминуудыг дотроо агуулсан тий. Дээрээс нь одоо эрдэс бодис минералуудыг давхар агуулсан байх боломжтой юм биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хэлж байгаа. Зах зээл дээр бол одоо маш олон төрлийн витаминууд байдаг. Тэд нар бол одоо доторх найрлагаараа бол хоорондоо өрсөлддөг, ялгардаг тийм болсон байгаа. Яагаад заавал одоо хэрэглэх ёстой юм бэ? За, витаминыг яагаад хэрэглэх ёстой вэ гэхээр ерөнхийдөө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо Монгол улсад хийгдсэн судалгаа байдаг. За, тэр судалгаан дээр болохоор монгол хүмүүс бол одоо өдрийн хоол хүнснээсээ бол одоо өөрийнхөө биед хэрэгцээтэй тэр амин дэмийг бол хангалттай хэмжээнд авдаггүй юм байна гэдэг ийм судалгаа гарсан. За, тэгээ үүнээс гадна болохоор зөвхөн монголчууд биш. Дэлхийн ихэнх орнуудын хүмүүс болохоор хоол хүнснээсээ бол хангалттай шимт хичээл авдаггүй. За, үүнийг бол Америкийн нэгдсэн улсад бас судлаад за Америкт бол одоо эрүүл мэндийн яамнаас нь бол Америкийн одоо насанд хүрсэн иргэн бүр те насанд хүрээгүйч бай тэдгэр хүмүүсүүдэд болохоор өдөрт одоо заавал мультивитаминыг нэмэлтээр хэрэглэхийг бол зөвлөдөг. Тэгээд одоо бас нэг гол шалтгаан нь юу юм бэ гэхээр одоо манай монголчууд бол одоо масс нийтээр бол одоо барууны орнууд чигийн ногоо, жимс энтрийг төлхөө хэрэглэдэггүй. Ерөнхийдөө бол одоо тоочих юм бол мах, гурил, удаа, төмслөн, сонгил болчдөг. Тэгэнгүүт тэр хоол хүнснээс бол ердөөсөө одоо хэрэгцээтэй амин дэмий хангалттай авч чаддгүй. За ийм байдлаар одоо нас ахих тусам одоо эрдэс бодисын дутагдалт болон орж идэг. За ингээд ирэнгүүт витаминаас дутагдaltaй хүний биед янз бүрийн одоо өвчлөлүүд үүсч эхэлдэг. Тэр өвчлөлүүдийг одоо байхгүй болгохын тулд одоо мультивитаминыг зайлшгүй хэрэглэж явах хэрэгтэй. Зөвхөн одоо хүн ингээд нас ахсан хүн те жишээ нас ахсан хүн бол одоо хүний нас ахих тусам хотоодороо хоолоо шимэгдүүлээд одоо шимт хичээлээ авах тэр чадвар алдчихдаг. Тэгээд тийм учраас одоо мультивитаминыг хэрэглэх хэрэгтэй. Зөвхөн одоо ахмад насны хүмүүс биш. Одоо өсвөр насны залуучууд болохоор биеийнх нь өсөлт хөгжилт илүү хурдцтай төрөгцтэй явагдчихдаг учраас тэрийг нөхөх амин дэм маш чухал. Тэхийн тулд одоо өсөлтөө одоо сайн явуулахын тулд мультивитаминыг бас хэрэглэж явах хэрэгтэй. Дээрээс нь одоо сүүлийн үед ногоон хоолтон, цагаан хоолтон хүмүүс гээд бас байж байгаа. За ногоон хоолтон, цагаан хоолтон хүмүүс бол зөвхөн одоо ногоо тэр цагаан идээд одоо витаминынхаа хэрэгцээг бол авч чадахгүй. Зарим витаминууд нь одоо амьтны гаралтай бүтээгдэхүүнд ихээр агуулдаг тийм витаминууд байдаг. Жишээ нь одоо B-ийн төрлийн витамин те. Тэгэнгүүт зайлшгүй одоо тэр амьтнаас одоо ногоон хоолтнууд ч амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй шүү дээ. Тэгэхээр тэд нар бол одоо витаминыхаа хэрэгцээг энэ мультивитаминаас нөхөж авч явах хэрэгтэй. Мультивитамин дотор агуулгадж байгаа тэр одоо амьтны гаралтай витаминууд нь бол амьтнаас биш маш их олон төрлийн ургамлуудаас одоо маш бага хэмжээгээр ялгаруулж авдаг. Тийм онцлогтой байна. Та одоо хэлж штэ тийм ээ. Витамин дутагдахаар тийм ээ бас хүний биед өөрчлөлт гардаг гэж байна. Ер нь яг бие махбодод ямар зөвөр илэрдэг юм бэ? За тэглээ яг ерөнхийдөө бол B-ийн төрлийн витамин. Одоо жишээ нь B-ийн төрлийн витаминууд байна. B-ийн төрлийн витаминууд нь болохоор хүний биеийн бодисын солилцоонд айгүй чухал үүрэгтэй. Тэгээд B-ийн төрлийн витамин дутагдаад ирэхээр бодисын солилцоо хямраад хүний биед энерги хүч хүсэлт гэдэг юм буураад ирдэг. Ингээд ирэхээр хүн амархан ядардаг болчдөг. Дээрээс нь B-ийн төрлийн витамин болохоор тарих мэдрэлийн системд маш чухал үүрэг үзүүлдэг учраас бас дутагдаад ирэх юм бол одоо мэдрэлийн ядаргаанд орох, нойр гүтэх, аймхаа, цочмохоо олох гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. За С витамин байна. Одоо бидний сайн мэддэг С витамин дээр авч ярих юм бол С витамин өөрөө хүний биед одоо коллаген уургийн нийлэгчлэлтэнд оролцдог. Коллаген уург бол хүний одоо үс, арьс, хумсны одоо тэр уян хатан байдлыг хадгалдаг. Тэгээд ирэхээр С витамин дутагдсангууд коллагены нийлэгчлэл буурна. За ингээд ирэхээр үр дагавар нь бол үс, хумс одоо амархан хуурдаг те арьс бол хуурашаад ирдэг.
За дээрэс нь С витамин маань өөрөө цусыг шингэлдэг. Дутагдаад ирэх юм бол одоо суцсны хаана хатуурдаг. Мөн дархлаанд маш чухал үүрэгтэй юм витамин байдаг. За үүн дээр нэмээд бол одоо D витамин бас байна тий. D витамин, С, D витамины ч одоо энэ ковидын үед бол одоо дархлаа дэмжих зорилгоор хүмүүст одоо хэрэгжилж байгаа тий. За D витамин бол дархлаанд маш чухал үүрэгтэйгээс гадна хүний биед кальцийн шимэгдэлтийг одоо зохицуулдаг. За тэгэхээр D витамин дутагдахаар кальцийн шимэгдэлт алдагдаад хүний яс сэргэж, шүд одоо хэврэг болох те шүд амархан унах, үс бас хэврэг болох. Дээрээс нь бол одоо ядаргаанд амархан орох, хөлрөх тийм шинжлэлтүүд бол илэрдэг байна. Тэгэхээр хөдөө орон нутгийн малчид маань тэр бүр одоо витамин бол хэрэглээд байж чадахгүй. Тэгэхээр бас нөгөө авж байгаа хоол хүнснээсээ бас витамин авч чадахгүй байгаа. Энэ тохиолдолд одоо яах ёстой юм бэ? За ерөнхийдөө бол энэ витамин маань болохоор Улаанбаатар хотын эмийн сангуудаар худалдаалагдахаас гадна хөдөө орон нутгийн эмийн сангуудад бас худалдаалагдаж байгаа. Тийм болохоор малчид маань болохоор орон нутгийнхаа эмийн сангуудад хандаад манай эмийг захиалаад авч болно гэсэн үг. Энэ витаминыг захиалаад авах. Иргэд маань одоо ингэдэж шүү дээ тийм ээ. Витамин дутагдж, витамины дутагдал ч юм уу эсвэл одоо нөгөө жоохон ядарч сулдгаараа одоо витамин авч уудаг шүү дээ. Дархлаагаа сайжруулахын тулд. Тэгэхээр зүгээр очиод дур мэдээлэл нэг талах авч байгаа юм шиг тийм ээ. Эсвэл зүгээр хүнсний зүйл авч байгаа юм шиг эрүүл мэндэд ерөөсөө хайхар хэмжгүй хандаад идэг. Тэгэхээр хэрхэн яаж зөвийг нь сонгох юм бэ? Бас хит их одоо эн чин витамин ч өөрөө нөгөө химийн нарлагтай бол эргээд илгэнд сөрөг нөлөө үзүүлэх байх л та тийм. За тэр бол маш гоё асуулт байна. За ерөнхийдөө химийн гаралтай витаминууд бол зах зээл дээр маш их байна. Нийт витамины бол одоо 70-аас 80% синтетик буюу химийн гаралтай витаминууд байна. За тэдгээр витаминууд маань болохоор маш хүнд аргаар боловсруулж гаргаж авсан болохоор хүний биед маш их сөрөг үр дагавар үзүүлдэг. Одоо тос болохоос илүү ус болно гэсэн үг. Тэгэнгүүт одоо манай одоо зах зээл дээр зөвхөн төмөр компани оруулж ирж байгаа энэ Vitamix мультивитамин A, Z болохоор одоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдээс ялгаруулж авсан витаминууд. Дээрээс нь болохоор хүний нүдний хараанд одоо эргээр нөлөөлдөг левтин гэдэг бодисыг агуулна. Зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг ликопен гэдэг бодисыг нэмэлтээр агуулдаг. За тэрүүгээр бол бусад витаминуудаас ялгарна. Дээрээс нь яг нэгэн шахмалыг өдөрт ерөөсөн нэгэн шахмалыг хэрэглээд л яг өдрийн хэрэгцээнийхээ витаминыг авчдаг. Бусад одоо айхтар одоо тэр Америкийн ч юм уу одоо хандхаж юм те айхтар витамин зарим витаминууд болохоор тун маш өндөр байдаг. Тун өндөр болохоор тэр өндөр тунгаас хордлого авах нь магадaltaй. Тэгээд эсэргээрээ бас өвдөх магадлал үүсчихэж байгаа. Манай витамин болохоор яг тохирсон тунгаар нь яг дундаж тунгаараа байж байгаа. Дээрээс нь болохоор түрүүн хэлсэн левтин, ликопен гэдэг бодисыг агуулна. Тэгээд залуучууд хэрэглэхэд тохиромжтой гэж хэлэх гээд байгаа. За тэр нь юу юм бэ гэхээр одоо дотроо кальцийн агуулмж нь бол гайгүй өндөртэй ордог, нэлээд өндөр. Тийм болохоор өсөлтийг бол их сайн дэмждэг ийм витамин байна. Мультивитаминыг ер нь хідээс хідэн насныхан ууж эхлэх юм бэ? Тийм ээ. Одоо ахмад наснууд манаас уух боломжтой юу? Дээрээс нь одоо хідэн ширхгийг ууж иж нэг курс болохын хэдийхэр хугацаанд уух ёстой юм? За ерөнхийдөө бол мультивитаминыг бол 12 наснаас дээш бүх насныхан эрэгтэй эмэгтэй хүмүүс хэрэглэж явах ёстой. Тэгээд өндөр тунтай витаминыг бол хүн 1 сар хэрэглээд зогсоход болно. Ийм яг дундаж тунтай витамин болохоор байнгын хэрэглээ. Ерөөсөө өдрийн хэрэгцээгээ л өдөр болго аавна гэсэн үг. Тийм болохоор аль болох л одоо витаминыхаа хэрэгцээг хангаж байхын тулд дундаж тунтай витаминыг өдөр болгон уучих хэрэгтэй. Ахмад насны хүмүүс түрүү хэлсэнтэй хоолны шимэгдэлт одоо хоолны шингэцэн мууддаг. Дээрээс нь өөрсдийнх нь одоо хоолны дуршил буурчдаг. Тэгээд шимэгдэлт буураад ирэнгүүт шимт хичээлийн дутагдалд ороод эрт хөгшилт явагдаад ирдэг. Тэгэхээр эрт хөгшилтийн эсрэг бол ахмад насны хүмүүс бол мультивитаминыг хэрэглэж явах ёстой. За эдгэр залуу одоо эд ажлын насны хүмүүс болохоор стресс, ядаргаа тийм мэдрэлийн ядаргаа тэр стрессээс сэргийлж дархлаагаа дэмжих зорилгоор мультивитаминыг бас өдөр тутамдаа хэрэглэж болно. 12 наснаас дээш өсвөр насны хүүхдүүд болохоор өсөлт одоо хүний хэвийн зохистой зөв өсөлт хөгжилтийг дэмжихийн тулд бас витаминыг хэрэглэж явах хэрэгтэй байна. 12-оос доош насны хүүхдүүдэд бол хүүхдийн витаминуудыг зөвлөж байгаа юм байна. За баярлалаа, бидний урилгыг хүлээн авч ирсэн.
За баярлалаа. Үзэгчдээ малчдын эрүүл мэнд нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаард хүний хэмж мөнх тэмүүлэн мультивитамины хэрэглээний талаар зөвлөгөө мэдээллийг хүргэлээ. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.